тэрийг бол ойлгоод байна л да. Цаг хугацааны хувьд мөн байршил заагаад ингээ нэг удаа шийдэж нэг удаа үйлчилж байгаа ийм тогтоолын төсөл гэдгийг ойлгоод байна л да. Тэгэхдээ яг энэ оруулж ирж шаардлагатай хэмжээтэй оруулж ирж байгаа энэ тижээлч ихэнх нь энэ төмөр замаар орж ирж штэ. Зөвхөн баруун бүсэд зөвхөн тижээлийн үнэтэй биш байгаа даа. Яг энэ хойд төмөр замаа дагаад эндээс чинь ингээ нийт улс орон даяар дарна штэ энэ тижээл. Тэгэхээр яг энэ засгийн газрын хийж байгаа үйл ажиллагаа зөвхөн ганц бүсэд ч юм уу чиглэх ёсгүй гэж би хараад байгаа байхгүй. Зүүн бүсэд, говьд, төвийн бүсэд бас ажил амьдрал өрнөж байгаа. Тэгээ бүгдэнд нь ижил тэгш явах ёстой биш юм уу? Яг энэ тогтоолынхаа төсөл дээр жишээлбэл одоо Сэлэн аймгийн бомтын нэр чи юу лээ? Алтан болог бомт гэдээ ингээ оруулчихвал яадаг. Болох уу? Тэр асуулт байна. За Бадамсрын сайд хариулъя. Тэгвэл баруун бүс. Тэг яг нэгдүгээр тул нөгөө анхны хилцүүлэг маань явагдсан байгаа. Зарчим зөрүүтэй саналууд гарцсан. Хоёрдугаар анх үзэл баримтлал нь бол баруун бүсийн 5 бомтор гэж өргөн мэдүүлээд үзэл баримтлалын үрээнд одоо хилцгийг улсын хурлд дэмжиж явж байгаа ийм зохицуулт байгаа. Нэг хоёрдугаар таны саналтаа бол санал нэг байгаа зүйл нь ер нь цаашид Монголын малчтад бол үндсэндээ малд нь бол одоо бэлчээрийн хомсолтой холбоотойгоор үүдэлтэйгээр нэгдүгээр тэжээл. За хоёрдугаарт нь аль болох одоо битүү хашаа хороо буюу ийм одоо дулаан аль болох одоо алдахгүй байх. Ийм хоёр нөхцөлийг бүрдүүлж чиглэл рүү одоо манай салбараас одоо мал аж ахуйн салбар баримт бодлого дээр бол гол одоо анхаарлаа хандуулна гэж бид бол төлөвлөж байгаа. Ялангуяа цаашид ирээдүйд бол Оросын улбаны улсын газар тариалангийн мөс нутгаас тэжээлийн одоо будаа импортлж за Монголын одоо